Сайн байна уу? EDS сэргийн шинчилж, эрүүл мэндэ дэмжинд итгэх эдгэрлийн сайхан бясалгалыг танд хүргэж байгаадаа тун баяртай байна. Альва өвчний хамгийн анхны суурь шалтгаан сэтгэлээс үүддэг хэмээн эртний мэргэн ухаанд, йогийн ухаанд мөн одоо цагт шинжлэх ухаанд ч үздэг болсон. Өвчин гэдэг бол ухтаа илэрхийлээгүй мэдрэмж, хаасан сэтгэл хөдлөл, буруутгал, зэмлэл, шүүмжлэл, ичгүүр, гэмшилтэй тулж гэмтсэн сэтгэлээс үүдэн бидний сэтгэл дээр, бие дээр үүссэн чангарал, зангирал, таагүй энергийн бөөгнөрл байдгаа гэж үздэг. Нэгэн цаг үед бидний оюун санаа биеэ хамгаалахын тулд энэ бүхнийг хийх шаардлагатай байсан. Харин одоо бүгдээрээ эдгээрийг соллож, чөлөөлж, байгалийн хэмнэлээр урсгаж, дараа нь бүрэн дүүрэн ангаалтыг хийх болно. За ингээд тухтай байрлалд суугаад эсвэл хэвтээд хийгээрэй. Гүнзгий амсгал аваад аажмаар гаргаарай. Дахин нэг удаа гүнзгий амсгал аваад аажмаар гаргахдаа бие зөөлнөр анзаарч бие дэх бүхий л чангарлыг нэг нэгээр сулаал. Тухаа хүмсгөө нүдний булчингаа суллаад дараа нь хацраа хилээ эрүүгээ суллаарай. Цааш явсаар хоолойгоо мөрөө цээжээ суллаарай. Одоо нуруугаа хоёр гараа таазаа хоёр хөлөө суллаарай. Нүдээ зөөлөн анаад гүнзгий тайвшралт авт бие сулаал. Одоо та өөрийн биедээ EDS-ийн төвшөнд гайхамшигтай өөрчлөлтийг хийх гэж байна. Оюун санаагаа тодорхой, чин зорилгод чиглүүлэн өвдсөн байгаа, гэмтсэн байгаа, өөрийн бүрэн чадамжаар ажиллахгүй байгаа тэр эрхтний ангааж эдгэх болно. Одоо та өөрийн өвдсөн байгаа, таныг өвтгөж байгаа тэр эрхтэн дээрээ анхаарлаа хандуулаарай. Толгой,
зүрх, элэг, ходоод, гар, хүлгээд аль хэсэгт нь нүвддэг вэ? Тэрхүү үед эргэтэнд анхаарлаа хандуул. Энэ эргэтэн дээр байгаа гуниг, ганцаардал, гомдол, уур бухимдал, гэмшил, ичгүүр байна уу? Анзаараарай. Бидний биеийн эс бүр гаднаа бүрхүүлтэй. Бүрхүүл бүр өөрийн гэсэн ухамсартай, мэдээлэл хүлээн авахчтай байдаг. Одоо та тэр өвдчихсэн байгаа эргэтний эсүүдийг хаар. Тэр эс ямар төрхтэй байна вэ? Ядарсан, гуниглсан, гомдсон, ганцаарсан, эсвэл цөхөрсөн байна уу? Ямар төрхтэй байгаа учраас ийхүү өвдөд шаналаад байна вэ гэдгийг ааж ухнаар айдуу зөөлнөөр ажигла. Хэдхэн хором энд сэтгэлээр зүгээр л анзаар. Одоо таны дотроос цээжний голд зүрхэн хүрднээс тань эдгийгч хүчээр үйлдсэн зөөлөн ногоон гүнгийн гэрэл ааж маажмаар урсан гарч ирж байна. Гэрлийн өнгө улам тодорч нэгтэрсээр тасралтгүй хурдтай эргэлзээр гарын алган дээр тань дэлхийн бөмбөрцөг мэт бүрэнхий хэлбэртэй болж бийчин зөөл нор бууж ирж байна. Энэ гэрэл бол ангаагч гэрэл. Энэ гэрэл бол эдгээгч гэрэл. Энэ гэрлийг та одоо хоёр гараараа бариад өвдчихсөн, туйлдчихсан, шаналчихсан байгаа эргэтэн рүү төхөж очоод зөөлнөөр төөнөөрэй. Эдгэх хүчийг өгөөрэй. Энэ эргэтнийхээ гомдчихсан, ганцаардчихсан, хүчгүйдсэн, гондчихсан байгаа тэр бүхий л эст очоод уучлал, тайвшрал, халамжийг, хамгаалтыг өг. Олон жилийн туршид хүчээлж, орхигдуулж,
зовоож ирсэнд олон жилийн туршид зэмлэж, буруутгаж, ичээж, гэмшээж ирсэнд уучлаарай. Одоо би чамтай эв найрамдлын, ойлголцлын, их тайвны гэрээ хийж байна. Одооноос эхлэн би чамайг бүтээж байгаа эс ширхэг бүхнийг чинь байгаагаар нь хайрлаж байна. Одоо би чамайг хамгаалж байна. Энэ бүх хугацаанд миний төлөө байсанд баярлалаа. Ингэж хэлээд одоо энэ гэрлийн энергийг эргэтэндээ түгээгээд энэ гэрлээр өвдсөн байгаа тэр эргэтнээ бүтэн тэвэр зөөл нураараа итгэрлийн гэрэл эргэтэнг тань тойрон эргэлцээр эргэлдэх бүртээ нөхөн төлжүүлж сэргээж байна. Ийхүү сэргийх тусам эсүүдийн тань нуруу тэнийж байна. Нүүр нь гэрэлтэж баяр хөөр мишэл тодорч байна. Энэ эдгэрлийн гэрэл одоо өвдсөн байсан эргэтнийг тань тойрон эргэлзээр улам илүү сэргээсээр өвдөлт болгоныг таагүй сүрэг энерги болгоныг бүхий л хоромтлогдсон байсан гомдол, гониг, цөхрөл, ганцаардлыг өвчлөлт хүргэсэн бүхнийг сорон авч өөртөө шингэн авлаа. Таагүй бодлуудыг, таагүй дурсамжуудыг, таагүй мэдрэмжүүдийг бүгдийг өөртөө шингэн авч байна. Ийхүү бүхий л өвдөлтийг шингэн авч хар бараан болсон гэрэл таны биеэс салж хязгааргүй орон зайд тархан замхран алга болж байна. Ийхүү шингэн амгц эдэс тань залуужин сэргэж байгааг өдрөх тэнүүн болж байгааг анзаар. Одоо энэ гэрэл эргээд
Өөрийн өнгөөр гэрэлтэж таны эрхтэнг тойрон хүрээлэн ангаасаар байна. Одоо та эдгэрсэн байгаа тэр эрхтнийг хаар. Тэнцвэртэй байгаа, хэвийн үйл ажиллагаатай байгаа эрхтнээ анзаар. Бүхий л биер тань амьд итгэгч цус танд хэрэгтэй бүхнийг зөөрлөн саадгүй орсож байна. Биеийн бүхий л хэсэг эрч хүчээр дүүрч эс бүр залуучсан байна. Таны царай шингэрч хазар тань ягаан өнгөөр туяарч таны эрхтэн байглаас заягдсан өөрийн өнгөөр гэрэлтэж байна. Эс бүр тань хөгжилтөн баясч эрч хүчтэйгээр бүрэн дүүрэн ажиллаж байна. Би тань одоо хэвийн ажиллаж эхэлж байна. Одоо энэ гэрлээр та өвдсөн бүх эрхтнүүддээ нэг нэгээр эдгэрлийг түгэй, хайрыг түгэй. Бид бол байгалийн нэгэн хэсэг. Байгаль дэлхийн хэрэгтэй цагтаа өөрөө өөрийгөө хангааж чаддаг шиг таач мөн адил өөрөө өөрийгөө хангаах гайхамшигтай чадамжтай шүү дээ. Энэ бол бидний байглаас заягдсан өгөгдөл. Одоо та хуучин итгэл үнэмшил, сөрөг дурсамж, бодол, мэдрэмж, өвчлөл, бид тань хоромтлогдсон хортой бүхнээс саллаа. Бүгдийг тавьж явууллаа. Одооноос таны бие цоо шинэ энергиэр эдгэрсэн, сэрэгсэн, залуучсан эдээсээр долгиолж байна. Өнөөдрөөс хойш та эдис эргэтэн бүртээ зөвхөн байглаас өгсөн тэр хэлбэрээр эрүүл саруул хайр дүүрэн ажиллах зааврыг өг. Хайраар чиглүүл. Энэхүү эдгэрлийн бясалгалыг сонсох бүрд таны бие сэргэн өөрийн байгалийн чадамжаар ажиллах болно. Танд би эрүүл, тэнцвэртэй, эрч хүчтэй, хайраар долгиолсон эрүүл оршихуйг хүсье. Намасте.